Сайн байцгаана монголчуудаа. Арай гэж нэг влог эхлүүллээ. За 2 сард ер нь цагаан сараас хойш жоохон влог хийсэнгүү. Ер нь тэгэл нэг л хэвээ өдрүүд үргэлжлэлээ. Гэхдээ бас зөндөө айгүйх гадуур гарсан байна. Тэгээ гадуур гарсан бичлэгүүдээс та хэдтэй гоё хуваалцъя. Зөндөө гоё хоол идсэн юм байна. Яг эдитлээ цуусан чинь зөндөө гоё хоол идсэн байна. Одоо яг юу болоод байна вэ гэхээр манай хүү чинь 5 сар баг 2-7 хоног хүрч байна. Тэгэхээр бор хоолнд орох болж байгаа гэсэн үг. Тэгээд бор хоолнд орох юмнуудыг цуглуулсан. Гэхдээ амар их мэдээлэлд болохоор хаанаас эхлэхээ мэддгүй юм байна. Жохон эргэлзэж гин, жохон айж гин. Дээрээс нь манай хүү бас жохон жин нэмэхгүй байна. Тэгээд сүүлийн үед жохон сүүгээ голоод скол ойрхон идээд ч юм уу нэг тийм яг л өлсөн мэдрэмжтэй юм шиг харагдаад байна. Тэгэхээр бор хоолнд орох болсон юм болов уу гэж бодож байна. Тэгээд ер нь бол нөгөө хоолны ширээ энтрийн захиалцсан. Тэгээд тэн дээрээ суулгаж үзүүлээд, халбан энтер бариулж үзүүлээд тэгж бас ингэ жохон тестлж болт юм лээ. Тэгэхээр өнөөдөр бас тэгж жохон тестлээ гэж бодож байна. Тэгээ багаар эхлэх юм төлөвлөгөөтэй байна. Саяхан нэг ханаад турсан. Тэгээ ханаад турч идгээд вакцинаас хийлгээд 5 сартагийн вакцин ч яаран. Жохон дайггүй билээ. Манай хүү тариулахтаа өртөс уйлаагүй, угаасаа гайгүй өвддөг гэд юм чинь биш суулагч нь хэлжсэн. Тас ирж ах шиг байна. Дас ирэхээр нь болцъя. За битээ сэрсэн. Нөхөө сая цаг 30 минутантай сэрлээ. За шүд урах гадах шиг байна. Яг тэмтэрч үзэхэр юм байхгүй ч гэсэн нэлээд жоохон зовиртай юм шиг тавиулахгүй. Тэг яг юм хазуулахаар хаздаг юм ин хөхөөр ингээд тавьширчаад байгаа. Тэг ерөн шууд урахт өгч байгаа юм байна.
Тэгээ бараа олонд орохд өгч байгаа юм байна гэж зөндөө юм болж байна тийм минийх үү. Тэгээ бид хоёр гэхдээ нойроо ингээд цэгцэлсэн болохоор бид хоёрт маш амар байна. Яг өдөр болгон гоё юм сайхан байхгүй л дээ тий. Гэхдээ нойр цэгцэрчгээр бас их дажгүй байд юм байна. Ер нь бол тийм минийх үү. Бид хоёр одоо бараа олонд орохдоо бэлдээд эхний ээлжинд авсан юмнуудаа харуулъя. За ямар тач өөрөө барьж уухт нь бас бэлдээд ийм угжинд нь хийдэг юм силикон бариул авсан. Ер нь бол өөрөө жоохон барьж уух гээд байгаа ингээ бариад байдаг. Гэхдээ яг барьж чадахгүй. Тэгэхээр туслах юм шиг байлээ. Өнөөдөр хэрэглэж үзэн бид хоёр. Тэгээд бид хоёрт байдаг нарийн угжинд нь бол яг таардаг ийм силиконыг Dr. Brown-ийн авсан. За тэгээд бас Dr. Brown-ийн юм жимс хийгээд иддэг юм бас хөрхөн. Одоо юу гэх юм бэ нэг юм сорвол гэх юм уу юм авсан. Энийг бас ингээ баг амд нь хийгээд дасгаад ах хэрэгтэй юм шиг байлээ. За хоолны халбаг авсан, бябагаас авсан. Тэгээд юу яасан нэр бид хоёр хоолны ая тавгаас яг авах гэсэн чинь Baby World-аас яг амар олон байгаад учраас жоох учрыг нь олохгүйсэн. Тэгээд бас юм нөгөө юу тасалгаатайнууд нь ганцхан ягаан өнгө байгаадсэн болохоор би бас судалж байгаа тийм Австрал брэнд юм уу? B-Box гэдэг. Тэндээс юм сет авсан. Сетэндээ болохоор юм тавг. Тэгээ энэ тавг нь болохоор гол нь энэ ингээд тусгаарлагч нь салчдсан билээ. Тэгэхээр надаас амар санагдсан. Тэмдэж наалддаг. Шүлхэвч. Ингээ сетэндээ ирд юм билээ шүлхэвч. Тэгээд хүндрүүлэгчтэй усны аяг авсан. Тэгээд иймэрхүү юмнууд бид хоёр авлаа. Тэгээ хамгийн том авсан зүйл бол мэдээж одоо хай чир сандлын хоолны ширээг нь авсан тий. За хоолны ширээ бас л энэ тэнд дууссан байсан болохоор тэгэл гэлс ер нь жоох авсан би. Байсныг л авсан. Гэхдээ мэдээж бас аюулгүй тий бас юм сайн сандлахыг хүссэн. Тэгээ Baby World-аас ийм сандал авсан. Энэ болохоор Child Home гэдэг брэндийнх юм билээ. Тэгээ энэ болохоор гол нь ингээд хөрхөн жижигхэн сандлаараа байдаг. Тэгээ хүл нэмээд ингээд хай чир болгочдөг. Тэгээ ер нь бол томрох тусмаа энэ ингээд сандал болоод бас сандал дээр суугаад иж болох юм лээ. Тэгээд энэ хоолных нь яг ширээн ингээд урталтаа орчдөг юм лээ. Тэгээ энэ дээр бас өнөөдөр сууж үзэн хоёлаа. Чи тэгээ хоёлаа сууж чадах нь үгүй юу гэдгээс харна. Бор олонд орно гэдэг чинь бас их юм болох юм шиг байна. Гэхдээ бор олонд оруулахдаа би амар догтлолтой байна. Гэхдээ бас айжин, хашил маршил гээл те юмнууд бас нэлээд болох бах. Тэгээ жоохон хаанаас эхлэхээ мэддгүй юм байна. Би тэгээд Tinuca's Mom гэд пэйж олсон. Тэнд болохоор ийм цахим ном байд юм блэ бас гожоор энтертэй. Тэгээ хүүхдийн ер нь бор олонд орох юм. Ер нь уг учрыг ойлгох нэг юм ном юм бэлээ. Тэрийг бас цагсан байгаа. Тэрийг уншиж байгаад бас учрыг ойлгоод тий эхлүүлэх зүгээр юм шиг санагдлаа. Манай хүү нэрээ эргэж сурсан. Тэгээ өнөө өглөө бүр хамгийн хачирхалтай нь эргэж явсаар агаад энэ хан дээр очиод ханнаас юм залгуур аваад амдаа хийчихсэн хамгийн аимшигтай. Тэгэхээр бид хоёр нөгөө хашаанд амир юм хавчигдмал санагдаад залхаар хашааг нь өрөөнд нь оролцсон байсан чинь одоо хашаандаа эргэж гівтэж тоглохгүй болвол ер нь ингээ эргээд ийш тийш явах гээд. Тэгээ ер нь тэгэл удахгүй мөлхөн. Тэгэхээр ер нь жоохон хашаанд хашж байлгахаас өөр аргагүй тийм ээ минийхөө. Ингээ байж гин. Чи одоо ингээд хараа тэр ингээд дараа л гаргаж чадахгүй байгаа юм л та. За
За гараа гаргаж байгаа. Тэ ингээ хоошоо эргээд ингээ өнгөрсөөр агаад тийшээ тэр залгуурыг очиод авсан байсан. Хамгийн амар. Гэхдээ эргэж сурсанд нь би амар баяртай байгаа. Хоёлаа нэг дахиад үсээ яах вэ миний хүү? Тэгээд айгүй хөөрхөн ингээ хүүхд чинь ингээд сурах байгаа юм амар хөөрхөн ингээ practice хийгээд идэм биш үү? Тийм амар хөөрхөн. Буцаад ирэглээ. Тэгээд эргэж чадахгүй энэ төр болохоор уурлаад тэгээд бас нөгөө sleep training хийж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө өөрөө унтдаг. Гэтэ унтахаас өмнө ингээ ирэх гээд гар нь гацаад уурлаад битээр баг 3-4 удаа ингээд өрөөлөө нь ороод буцааж тавиал. Тэгэнгүүт буцаал иргээл. Унтах гэж бас жоохон юм болж байгаа гэхдээ дэжгүй. За нэг иймэрхүү тэгээд хэдүүлээ сандал дээр нь суулгаж байгаа бас харъя. За суухын хувьд бол сууж байна. Нихөө энэ усны цавынд ямартай ч бариулчлаа. Стөгөрх юм аа. Тэгээ энд нь ингээ хөлийн хийгээд урт алгачихна. Хүүгээ усанд оруулах чинь. За өнөөдөр сандал дээрээ сууж үзлээ. Бусдыг хийж чадсангүй. Гадаа гараад гадаа амар гоё исэн. Нилээн удаан байж байгаад орж ирээд. Тэгээ имээ нэрсэн болохоор имээдээ зөндөө ихэлсэн тийм нөхөө. Сонин шүү одоо ингээд би л хизээч хүүхдээ ингээ ганцаараа усанд оруулж чадах юм байна гэж бодож байгаагүй. Анх төрөөд бол ёо заавал аав нь хажууд байх хэрэгтэй юм байна гэж бодож ирсэн чи одоо ингээд ганцаараа оруулаад сурчих гэж ойрт нэг л тийм жоохон ядран байгаад байгаа би хавар болоод тэгж байгаа байх. Уул нь унтахаар нь бас би шал малаа арчаад амжуулчдаг байсан. Тэгсэн чи одоо бас ер нь жоохон залхуураад ийлээ шүү. За тэгээд усанд орчаад эргээд гараад ирья бит хоёр. За бит хоёр гараад ирлээ. За тэгээ шүн бит хоёр өрдөөсөө баагаагүй л бол памперс бол солихгүй байгаа. Ер нь бол памперс солихлоор хүүхэд бүрэн сэрчээд байдаг. Тийм болохоор ер нь бол шалгаад дажгүй үйл бит хоёр унтчаад байгаа. Шалгана гэдэг нь бариад үтсчихэж байгаа. Тэгээд нойтон болсон байх уу? Бас хитрхи дүүрчүүл бас болохгүй л дээ. Гэтэ ер нь нөгөө сайн унтаад байгаа болохоор тун давгүй байгаа. Тэгээ бид өөр унтахаас өмнө бол мэдээж дистинэ түрхэд унтчихж байгаа болохоор бас Монголд өгөхөд гайгүй. Тэгээд за бид өөр бас памперсаа томруулсан. Номер 4 рүү орсон. Номер 4 рүү орохоор өмсдөг болчт юм байна аст гүрхэн. Угаасаа одоо яг юу яаж юм? Хөдөлгөөнд ороод памперс өмсөж явах тас. Сайхан зүгээр гівч ингэж байхгүй юм байна шүү дээ. Хөдлөөд одоо эргээд бас эргэж сураад байгаа учраас эргээд идэх юм байна. Тийм ээ. За ба